За сайн байцгаана уу? За боловсролын тухай хөөрөлдөө. За боловсрол гэдэг маань орчноо эзэгнэх тухай ойлголт юм байна. За энэ бол онолтой хэлсэн үг байгаа. За бид нар боловсрол гэдгийг ганцхан хүнд байдаг гэж боддог. Гэтэл энэ хорвоо дэлхий дээр боловсрол шат шатанда байдаг бахнэ. За авгалтай цус шүүсийг сороод ялаа болох юм бол тэр нь боловсрал байх нь. За бэлтгэрэг чон болоод ан гөрөө хийж чаддаг болоод чон болох юм бол тэр нь боловсрал байх нь. Хүн бас өөрийн орчноо эзэгнэж хувь заяа, хувь тавилан өөрт оногдсон амьдрал ахуйгаан өөдөн татаж амьдралынхаа эзэн нь байж чадах юм бол энэ бол боловсралтай гэж үзэх юм байна. За Монгол суу ухаанд, Монгол ухаанд алтан дээд гэрээ сударт боловсролын ийм 5 янз байдал байна. За эхнийх нь хүн боловсрал. За хүн боловсрал бол хамгийн анхан шатны идэж, уух, амьдрах, өөрийгөө хамгаалах, ярих, өөрийгөө илэрхийлэх, асуулт асуух, харилцах гэх мэт юм боловсралтай бол хүн боловсралтан гэх юм байна. За хич боловсралтан гэж байна. За хич боловсрал бол хүслийг хангахын тулд бусдыг дээрэмдэх урд үйтэг хич боловсралтан гэдэг. За хий өмнө боловсрал. За хий өмнө боловсрал бол хамгийн ад муу боловсрал гэсэн үг. За энэд боовлохай булай зэрэг бол багтдаг. За амьд явахын тулд итгэл олж алагдахгүй тулд бусдыг алах юм урд үе. За хүний эдхийг булааж итгэл олох. Хэлсэн хийснээ бусдад алдаж амин зуух урд үе гэдэг. Эдгээрийг хий өмнө боловсралтан гэж үздэг. За бидний зориглох зорилгоон болох боловсрал бол Квен боловсрал. За сая хэллээ. Хүн боловсрал бол стандарт байх ёстой боловсрал. За хиж боловсрал, хий өмнө боловсрал. За тэгээ өтөөгээ боловсрал. За энэ бол маш эртний буюу зөвхөн эдхийг зэрэгтэл. За бидний оройн дээд болсон боловсрал бол Квен боловсрал. За Квен боловсрал бол дэлхийчлэн гэгэрүүлэх ийм боловсралтан юм байна. За бид нар багаасаа ураг байхасаа гэсэлд энэ боловсрал суралцаж, бэлтгэгдэж ирээдүйн эргүүнд болох учиртай. Нэгсэндээ хаан боловсралд зориглох ёстой гэсэн. За Квен боловсралыг дотроо 9 ийм Квен боловсралын үндсэн чиглэл агуулга байж байдаг. За эдгээр 9 чиглэл агуулгаас тухайн хүн өөрийн явах чиглэлийг илүү мэрэгшиж төлхөө явах учиртай. За эхний боловсрал нь их хүрэн боловсрал. За хорвоо дэлхийд их хүрэн барилдлагагүй зүйл гэж нэгээх нь ч үгүй. За их дэлхий маань, за наран маань, саран, нарны аймгийн гаригууд, одод ирэхэс бүгдээрээ бие биенээсээ үүсэлтэй. Оддын бөөгнөрөл, за тэгээд оддын тоосонцруудаас шинэ гариг ирэхэс үүсэж, за эргэлдэх хөдөлгөөн, хий чиг, тоос, дэнс эдгээр дөрвийн хуйлдор амьдрал бол үүсэж явж байдаг. За эхнийх нь бол их хүрэн боловсрал. Энэ бол байгаль дэлхий. За тэгээд их хүрэн харилцааг эрхэмлэх юм боловсрал. За энэ боловсрал маш дэлгэрэнгүй байдаг шүү. За хоёр дахь нь энерхүйн боловсрал. За бид нар орчин цагт бид нар энерхүйн боловсрал асар их дутаж байгаа. Хэдийгээр яг энэ боловсралыг сургуулиудад заавал маш эдгээр 9-ийг бол зайлшгүй заах ёстой гэж үзэж байгаа юм л да. Хүйтэн сэтгэлтэй хүнийг бэлтгэх нь робот бэлтгэхээс роботтой харилцахаас юугаараа илүү болцоод байна вэ тийм ээ. Тэгэхээр бид нар зүрх сэтгэлийн боловсралтан болохоос өөр арга сонголт байхгүй. Үр хүүхдүүдэд бид нар энерхүйн боловсралтан болгох учиртай.
За 3 дахь нь бол ахуйн боловсрол. За энийг дөрөвкэн боловсролч гэж хэлдэг. За 4 дахь нь өвкэн боловсрол буюу соёлын боловсрол. За 5 нь жөмкэн боловсрол. Энэ бол хаан боловсрол. За алсын хараатай бай, зүн мэдрэмж мэдлэгтэй, эрдэмтэй, оюунтай бай. За алсын хараа шийдвэр одоо тэнгэр бай гэх юм бол энэ боловсролд зоригдох нэ. За 6 нь бэлэгкэн боловсрол. Энэ бол эхийн боловсрол, их байх боловсрол. Охин үрийг багаас нь одоо энэ боловсролд сургах нь гэсэн үг. За тэгэх юм бол яаж эмэгтэй хүн байх, яаж эхнэр хүн байх, яаж ижий хүн байх, яаж энэ заяа тавилангаа өрг өгөх хувь заяанда эзэн байх тухай ойлголтыг бол заадаг, сургадаг уламжлалтай байсан байна. За 7 дахь нь эрквэн боловсрол. За энэ бол эцэг боловсрол. За өнөө цагт одоо эцэг байх, их байх тухай сургалт нэгийнхэн ч байдаггүй. За тэгвэл энийг манай өвөг дээдэс өндөр дээд өвөгдүүд маань үеэс үед уламжлагдсан өвлүүлсэн байдаг юм байна. Эцэг хүн одоо ямар зан чанартай байдгийг. За тэгээд ямар эрдэм оюун, ямар сов бэлэг сурах ёстой. За тэгээд маш олон зүйлсийг бол эцэг боловсролоор бол заадаг, сургадаг. За эрквэн боловсрол. Энэ бол төрийн боловсрол. За төрийн боловсрол гэдэг маань амийг хамгаалах тухай ойлголт. За их дэлхий дээр маань хамгийн үнэтэй зүйл бол ам. За амийг сүйтгэж байгаа бүгдтэй тэмцэх, амийг тэтгэх бүгдийг нь хайрлах, хамгаалах ийм боловсрол. За хэрхэн яаж вэ те гэдгийг бол сурдаг байна. За хамгийн сүүлийн боловсрол бол андлахан боловсрол. За бид нар альва ажил, төрөл, ахуй. За ер нь бол их дэлхийнхээ төлөө бид нар хайрын боловсролд суралцахын сацуугаар андлахын ангийн боловсролд бол суралцах учраас тэгээ ганцаа бүгдийг хийх боломжгүй. Андалж, түшиж, тулж, бие бинийгээ дэмнэж, дэмнэлцэж байж иж одоо тэр агуу зорилттой хүрнэ. За агуу гэхээ өмнө бас зарим зүйлс маш энгийн ийг л байдаг.